Hi, Bobby Ben. За би өнөөдөр ганцаараа биш. Манай ихч. За тавсыг. Манай найз сувдаа. За манай сувдаа Австрали улсад суралцдаг. Айгу мундаг охин байна. Бид хоёр их сургуультай хамтдаа танилцчихсан. Тэг их сургуулиасаа хойш найзалж байгаа гэж хэлсэн. 5 оноос хойш 15 онд чинь тийм амар олон жил нийлсэн. Одоо би шүү сувдаагаас ингээ асуулт асуугаад хэлнэ. Их нөлөөсөн зүйл бол би ингээд гэр бүлийн хүмүүжил гэж боддог. Манай эмээ хоёр намайг ингээ багаас нь өсгсөн. Хойдэл айгүйх хичээл намаар ингээ шахдаг. Найз нөхөдтэйгөөч ингээ гаргадаггүй гэх юм. Одоо орой үеийн цагаар ингээ гаргадаг. Ийм ганц эсэ болохоор ингээ тэр амар надад ядаргаатай. Яагаад би ингээ хүүхдүүдэд тогломоор штэ тий. Ингээ жоохон гой баймаар ах чинь ерөөсөө намайг тэгвэл лээс яг гэхдээ тех боломжийг олгодог. Гэхдээ тэр нөгөө хэмжээ зарын давдггүй. Тэгээ одоо ингээ эргээ харахаар тэр ингээ намайг амар одоо өнөөдрийн би болоход том импакт үүсгэсэн байгаа байхгүй сайнаар ингээ одоо үүсгэсэн хүмүүжлэлтэй болгосон байна. Тэрийг одоо би одоо л ойлгож байгаа байхгүй юу. Тэр нь амар зүг байсан. Хэрвээ намайг ингээ бас хүүхдээ чинь задгаа болгочвол бас хэцүү шүү дээ тий. Тэгэхээр тэрнэр амар зүг байна. Дээрээс нь би бас яг хичээлээ хий гэдгийнх нь дагуу бас хичээлээ амар үнэнч хийдэг байсан. Гэртээ газар яж хатаж гисэн ингээл хичээлээ хийгээл юмыг хэрэггүй гэж боддгоо заавал хийх ёстой гэж бодоод яасан тэр нөгөө тууштай хариуцлагатай байдал маань намайг бас өнөөдрийн болгосон. Тэгээ би нөгөө өөрийн гэсэн мөрөөдөлтэйсэн телевизэр үзэл ингээл амар гоё Америк кинонууд ингээл гараад нөгөө гэртээ ганцаараа хүүхэлтэйг нэг кино байдаг шүү дээ тий. Тэрийг үзэл ингээд ваа бүр ингээд яг ингээд Нью-Йоркт ингээд очиж үзэх юмсаа эсвэл яг ингээд англиар яриад ингээд байхыг хүсэж ирсэн. Яг тэр надад ингээд анх нөгөө юу дүн гэдэг яг өгчээсэн нөгөө гадагшаа явж сурах тийм сэтлийг ингээд байжсэн. Насан туршдаа чиний одоо хамгийн чухал зүйл чинь бол эмэгтэй хүнд бол мэдлэг боловсрол ер нь бол насан туршийн PR гэж ярьдаг. Тэр бол үнэхээр үнэн санагддаг. Ингээ өсвөр насндаа байхдаа, сурагч байхдаа, оюутан байхдаа ингээд ирээдүйдээ хөрөнгө оруулах үед тийм юмн дээр ингээд цаг минут тутам амар сайн ажиллаад байсан бол ингээ хизээж харамсах юмгүй. За нэг амар харамсахтай ч биш. Тэрнийх нь үр өгөөж амар хурдан, амар эрт ингээд гарах боломжтой юм байжээ гэж хөгжүүлсэн. Илүү өөрийгөө олон талаас нь хөгжүүлсэн бол одоо яг ингээд бид хоёр бодож байгаа юм болохоор илүү мундаг байх байсан. Эсвэл олон талын одоо ингээд чадваруудыг өөртөө эзэмших одоо боломжтой байсан байна. Тэгээ ер нь аль залуу байгаа дээр ингээд бүх зүйлийг ингээд сониуч байгаа суралцаал тэгстэй тэн дээр бид хоёр ингээд ямагт ер нь бол өөрийгөө одоо байгаагаасаа ингээд илүү байлгах гэж ингээд хичээ. Тэр нь спорт байна уу одоо юу байна урлаг байна уу тэгээ чиний сонирхдаг бүх юм байж болно шүү дээ. Тэрийг хамгийн гол нь амар сайн хөгжүүлгээл яриад байдаг тэр үнээр үнэн. Үнэхээр үнэн тэр зүгээр нэг юм урай лооцсон бол ерөөсөө биш. Тэнгүүд одоо ингээд харахаар ингээд 8 цагийн ажил хийдэг. Эсвэл ингээд за 8 цагийн офис ажил хийхгүй маа гэхэд ер нь ингээд том болчоор ингээд ажил амьдралын амар их ажилтай болчдаг. Яг ингээд өөртөө гаргах юм чөлөөтэй сул цаг гэвэл тэр өсвөр нас болон яг оюутан цагаас бүр амар багасчдаг. Тэгэхээр надад бол яг өсвөр наснда байгаа, оюутан насны дээрээ байгаа охтууд маань яг одоо ингээд мейкапын бичлэг үзээд, скинкерний бичлэг үзээд тэрийг ингээд сурна гэдэг чинь хүртэл өөрөө яг өөртөө ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа нэг ингээд амар гоё зүйл байгаа даахгүй юу? Бараг л ингээд нэг төвхийг хичээл тийштэй хичээл судалгаа сургалт болоод байгаа даахгүй юу? Тэгэхээр өөрөө ингээд шаал дэмий уцаа скролдоод хин нэгний гоё мэдж байгаа, хин нэгний гоё юм зүж байгааг нь харахаас илүү яг өнөөдрөөс эхлээд өөртөө хэрэгтэй зүйлсэн дээр ингээд үргэлж цагаа зарцуулбал амар зөв. Гэхдээ тэр нь ингээд байнга ямар нэг юм сурал амар ингээд хэцүү дээ ингээд өөрийгөө зовоогоод байх зүйл бол биш. Тэрэн дээр гоё enjoy хийх. Хаяа бас өөрийгөө амраагаад тэгээ дуртай ингээд киногаа үзээд байж болно шүү дээ. Гэхдээ тэрийг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Баланс нь байх хэрэгтэй. Яг би оюутан байхдаа ингээд бас cashier team ажил хийжсэн. Гэхдээ нэг л удаа хийжсэн. Тэр үшигээ би одоо Монголд ингээд бас бариста ч юм уу юу гэдэг тий тэрийг ингээд бас хийгээд байсан бол энэ ч бас ингээд эрдэм байхгүй юу одоо мастрада би ингээд хийгээд Австралид байж байгаа шүү дээ. Тэнгүүд хүмүүс хилтэйч гэсэндээ ямар нэгэн дахиад өөр одоо чадах нэг юм одоо кофе идэх ч юм уу эсвэл ингээд би одоо сармас идэх ч юм уу тийм нэг чаддаг зүйлтэй эсвэл йоганы багш ч юм уу эсвэл сэлдэг бол сэлтийн багш ч юм уу эсвэл гитар тоглодог бол гитарын багш ч юм уу
яг ингээд чаддаг зүйлээ ингээд сонирхож исэн зүйлээрээ хүртэл ингээд чамд ингээд хэрэг болоод тэргээр ингээд хоолоо олоод ч юм ингээд сайд хасдал хийгээд явах боломжтой. Тэгэхээр ингээд сайн суралцаал явах хэрэгтэй юм лээ. Энэ бол point нь бол суралцах хамаагүй тий. Юу ч ясаа хамаагүй сонирхолтой бүх юмаа сурах хэрэгтэй тий. Яг үнэ. As you can see, манай найз үнэхээр гоё ярьстай. Хойд ч одоо бид нэр ингэж амар skin care хийхгүй штэ. Нүрээ айгүйх савндаж угаагаад араас нь нийгээс зүгээр л даавгээ савн гэдэг штэ. Тэ. Оо вау. Зүгээр л өөр юу ч вэ нү мэж вэ нү тэ. Яг үнэндээ тийм л байсан. Дөнгөж 11 наснаас өмнө амар ядаг гэсэн. Тэгээ манай ээж нэг гадаад дэдэг гэсэн миний охин арьсаасаа арчлаарай гэж амар тэгдэг. Тэгээ нивэ тос төрхээрээ нивэ тос амар гоё шүү гэл. Тэгээ жижиг нивэ тэрийг би бүх төрлийн хэрэглэж үтсэн. Ийм дөрүлжин нөгөө төмөрн байдаг, цагаан байдаг, бүх цагаан ч юм үгтэй байлоо да. Бүх савлгаа ингээ хэрэглэж үзчихсэн. Гэтэ энэ бол зүгээр нөгөө арьс арчлах одоо нөгөө skin care авахгүй жижигхэн дэтэл хамгийн том зураг нь юу гэж одоо ингээд яг ийм гоё арьстай байх юм ингээ харангуй нөгөө л эмээ уугаар явж ирсэн заяа. Яаж жисэн бэ гэхээр нөгөө айгүйх шүлтэй устай хоол хийд иддэг. Тэгээ бүр ингээд хаяал цөөн бараг ингээд бас иддэг. Яах юм бэ? Шарсан урсын юм бити идгээл тэгэл нэг хүүхдийн баяраар ч юм уу тиймэрхүү үед л одоо нөгөө гадуур ингээд хоол иддэг. Аль болох гэртээ ингээд хоол иддэг. Гадаа тоглож бол дундуур нь орж ирэх ам цангаалангууд би чи нөгөө ус амар их уудаг. Тэгээд ингээд намайг бас өглөө эрт босгоно. Тэгээд арай эрт унтуулна. Арай нэг 10 гэхэд л би унтсан гэдэг байсан. Тэгээ өглөө ингээ босхгүй байвал яагаад босхгүй байгаа уруудах хүн орондоо очилөө тий ингээ бос сэрчээ зүгээр ингээ орондоо битгий хийхтэй тий. Тэр хоёрын нөө хажууд нөлөөд айгүй амьдралын зөв хэм маягтай идэж ууж байгаа юм ч гэсэндээ яг юм органик юмнууд байсан байгаа байхгүй тий. Энд чинь нөгөө миний хилээд байдаг юм би байнг тэгж хэлдэг байхгүй юм шиг нэр. Skin care 20-30% амьдралын хэм маяг үлдсэн нь гэх. Харин тий тэр бол одоо ч гэсэн яг ингээд related байдаг. Дан ганц нөгөө нэг төгсөж байгаа хэрэгжилж байгаа юмнууд өрөөсөө биш те ингээд бүл бүтэн тэр амьдралын хэм маяг бид нар өглөө босоод өдөр ингээл байгаа л те ингээл орой унтах энэ юмнууд чинь амар уялдаа холбоотой. Бүгдээрийн яг өөрийнхөө төлөө гэсэн зөв зүйлсийг одоо зөв цагтаа унтах, зөв цагтаа сэрэх, хинээс ихлэ зөв цагтаа зөв юм мэдэх гээд бүх юмнууд чинь одоо харагдах байдал амар том юм. Бид хоёр нэг юм гоё юм бэлдсэн юм. Одоо ингээд голдоо ингээд гоё модны зураг тавьчих л та би. Одоо ингээд энэ мод ингээд байгаа аахгүй юу? Энэ модыг ерөн бид хэд одоо хүн өөрийгөө төсөөлвөл за энэ модон дээр гоё цэцэг навч ургаад хүмүүс гаднаас нь хараад ямар гоё мод вэ гэж очиод энерги авах га тэрдэг ч юм уу те. Одоо тийч ингээд хүмүүс гадна талаас нь хардаг. Гэхдээ энэ модны энэ доор нь харагдаж байгаа энэ үндэстэй энэ одоо хамгийн яг одоо энэ шороотой холбоо тогтоогоод байгаа энэ хэсэг нь ямар нэгэн асуудалтай за модороо зүгээр ярил ялцарсан муудсан тийм байвал дээшээгээ хизээж тэр хүн очоод тэрч аммаар гоё үзэсгэлэнтэй мод урахгүй тийм ногоон цэцэг навчтай за жишээ нь оранж тийм алим ургадаг алимны мод байлаа гэж бодоход доороо ялзарсан үнэн модцсон байвал тэн дээр хизээж гоё улаан час хийсэн тэр гоё шүүслэг алим хизээж урахгүй хүн яг энтэй адилхан юм лээ тийм яг хүн яг дотроо өөрөө хамгийн эхлээд ингээд өөртөө муухай үг хэлдэггүй, өөрийгөө голдоггүй, өөрийгөө үл хүндэлдэг, одоо өөрийгөө хүндэлдэг тийм хүн байж иж гаднаа бусдаар хайрлуулдаг, бусдаар хүндлүүлдэг, бусад хүлээн зөвшөөрөгддөг. Өөрийгөө зөвшөөрч иж бусад хүмүүс хүлээн зөвшөөрнө гэдэг. Энэ зүгээр бас яг тийм лоозны үг биш, бүр яг ингээд жинхэнэ үг. Тэгэхээр ерөн бид хоёрын хэлгээд байгаа санаа бол модод үндэс чухал байдаг шиг хүнд хамгийн чухал нь юу вэ гэхээр тэр хүний mental health одоо энэ зүрх сэтгэл тарих бодол тэгээд энэ physical health буюу чиний энэ эд эрхтнүүд эрүүлүүд гэдэг энэ хоёр бүр ингээд хамгийн чухал үндэс юм. Энэ хоёр ингээд 100% эрүүл за 100% бүх хүмүүс эрүүл байх албагүй. Энэ хоёроо эрүүл байхад анхаардаг, энэ хоёроо кэрлдэг, энэ хоёроо хайрладаг тийм байж шийдэж гаднаа тэр гоё цэцэг навчийг ургуулсан гоё мод болж хувирна гэдэг тийм зүйл байна. Яг өөрийгөө ойлгоод өөрийгөө ингээд хайрлаад сурна гэдэг би бас одоо л яг нөгөө нэг
ойлгож хэлж байгаа саяхнаас ингээд саяхнаас л ингээд ойлгосон байхгүй юу. Тэгээд яг хаа цаг нь болохоор ингээд ойлгодог л да. Одоо бид хоёрын нөгөө хэлээд байсан юм чинь л юм байхгүй юу. Олон юм суур үүс турш гэдэг байгаа. Тэр чинь ингээд одоо чамайг өөрөө ч олуулах, би юунд дуртай, би юунд дургу, ямар хүмүүсийн одоо би хамт байхаараа дуртай, ямар хүмүүстэй байхаараа би духгүй болтын. Одоо тэр нэг өөрийгөө олох аялал нь шүү дээ, тий. Тэрийг олно бас ингээд яг бахтаа ингээд олоод үзчихвэл бас одоо нөгөө дэвт гэх юм уу. Өөрийгөө хайрлаад сурцсан байхад бусдыг ч гэсэн хайрлаж мэднэ. Дээрэс нь одоо бусад ч гэсэндээ чамд ингэж татагддаг. Тэгэнгүүт чи ямар энергитэй байна? Нэг чи тэр энерги ингээд бас бусдаас авдаг. Одоо яг тийм хүмүүсийг амьдралдаа ингээд татаж оруулж ирд юм билээ. Яг тэр өөрийгөө ойлгоно гэдэг нэрийг бас яг нэм лоодн үг шиг л ингээд санагддаг байсан чи. Яг жинхэнэ тий. Яг ингээд өөрийнхөө за би юм давуу талтай байна. За би юм сул талтай байна. Би энийг чаддаг юм байна. Би энийг чаддгүй байна гэдгийг ойлгоод үнэхээр чаддаг юм ашиглаад тэрүүгээрээ өөрийгөө гой цэцэглүүлээд хөгжүүлж болно. Үнэхээр чаддаггүй юмаа тэрэн дээрээ суралцаад өөрийнхөө чадварыг сайжруулад өөрийгөө улам бас сайн хүн болгож болно. Тэгэнгүүт өөрийнхөө яг тийм юмыг ойлгоход бас хүмүүсийг бас ингэ харахаар ингээд за бас хүмүүс ямар нэгэн байдлаар буруу юм хийлээ гэж бодъё л та. Тэр үед нь яд үгээр хөөрхий сурч л явна да. Яг өөрийгөө яг өөрийнхөө нөгөө сул талыг хүлээн зөвшөөрөхөдөө тэрэн дээрээ ажиллаж байгаа болохоор бус хүмүүсийг бас тэрийг нь харангуудаа сурч л явна да. Хамтдаа л хиймээр да. Бүгдээрээ л ижилхэндээ гэдэг тийм юмнуудыг хүртэл бусдыг ойлгоход хүртэл амар амархан болчтой. Бабыгаас тэгвэл би нэг асуулт асууя. За ингээд хүнд одоо ингээд нөө гэж үгүй гэлж хэл сурах нь зөв үү? Тэр хэр одоо ингээд чухал зүйл бэ гэж нэмэр. Тэрийг нь ойлгохгүй шүү дээ. Үгүй гэлж сурах нь маш чухал. Бүр ингээд наад захын basic чадвар бүр. Энэ хүн одоо ингээд яг бас healthy хүн үү эсвэл toxic хүн үү гэдгийг ялгаж чадахгүй л дээ. Гэхдээ нэг тийм feeling гэдэг авах хэрэгтэй. Тэр feeling-гээ дагаа тэр хүнтэй уулзахад чиний ингээд ирч хүч чинь ингээд сулардаг. Чи ингээ өөрийгөө голдог ч юм уу эсвэл ямар нэг ч юм уу даавжуулдаг ч юм уу өөрийгөө дутуу үнэлдэг ч юм уу ямар нэгэн сөрөг бодол хин нэгэнтэй уулзсны дараа гарч ирвэл тэр хүн зүгээр нөө гэж хэл red flag. Тэгээд яг үнэ red flag. Орчиг бүгдч амар гой гой ярьдаг байсан шүү. Red flag, green flag гэж ярьдаг шин green forest most болсон байдаг шүү. Тэр ингээ амар байх ёстой зүйлүүд баггүй. Red flag ингээ амар сайн мэдэрч явах ёстой яг gut feeling ингээ үнэхээр ингээ чамд ингээ байхад чинь тухгүй ингээ чамайг ойлгохгүй чамаас ингээ өө хараад байдаг чамайг ингээ аж аргалгүй болгоод байдаг бол тэр хүмүүсээс одоо эртгэн найзч бай юу ч бай те ингээд зайгаа бариад no гэж хэлээд байх хэрэгтэй тийм одоо чадвартай байх хэрэгтэй хэлж чаддаг байх хэрэгтэй яагаад гэвэл чи өөрийгөө хайрлаж байгаа гэсэн үг байхгүй энээс болоод янз бүрийн одоо сэтгэл хөдлөлөөр үүсдэг байхгүй юу тэгэхээр энийг нэр ингээд амар одоо чухалчилж үзэх хэрэгтэй юм билээ. Бас өөр би юунд нөө гэж хэлмээр юм гэхээр залхуурал. Oh my god, залхуурал би залхуурал нөө гэж хэлмээр байна гэх бүр ингээд хашгирмаар байна. Бүр ингээд залхуурал зүгээр ингээд K-drama үзээд хитчихсэн тэр мөчүүд залхуурал зүгээр ингээд юу ч хийхгүй хөвчээсэн ингээд гэр хичнээн ингээд бохор ингээд одоо цэвэрлэх шаардлагатай байгаа ч ингээд залхуураад хөвччихсэн. Тэгээд тэрнээсээ болоод ээжигээ аавыгаа ч юм уу те ингээд тэнд байгаа хүмүүсийг гэрээ цэвэрлэхгүй дээ гэх ингээд уурлуулж ийсэн та амар нөө гэж залхууралтай тэмцээд сурчвал өсвөр насндаа амар олон зүйлээ бүтээх ингээд боломжтой гэж би бодсон. Тэгэхээр нөө гэж хэлэх нэг зүйл бол залхуурал. Хөдөлмөр хүний бүтээнэ гэж те тэрийг бас манай амар хэлдэг гэсэн байхгүй. Үнэн байхгүй тий. Үнэн байхгүй. Тэрийг одоо ингээ ойлгож байгаа байхгүй. За тэр үед ингээ яагаад залхуураад идэг гэсэн зүгээр л ингээл тэ имэдээ ч юм уу өөдөө ч юм уу ингээл имэд аваад өгөөчсөн ингээд туслал яхаа надаас юм болохгүй харин ч би тэрийг ингээ төвшөөгөө хийгээд хийчих чадвар ингээ надаас сууж байгаа л одоо хүн болгоод ингээ ажиллахгүй байлаа гэж бодоход чи одоо ажлыг голохгүйгээр ингээд ажиллаад үеийнхнээс арай өөр аваад үгүй яа энэ амархан зүйл шүү дээ зүгээр ингээд хийчихэл та гэсэн юм зөвөр хөнгөн бодолтой байх юм бол бусад шиг адилхан өөрийгөө кодлохгүй харин нөгөө сул талыг давуу тал болгож чадах юм бол чи өөрөө нөгөө үеийнхнээсээ илүү ингээд амжилттай гэх юм одоо төрүүлж алах гэсэн. Энэ ингээд нийгэмд амар мундаг хүн одоо болж бий болохоосоо гадна ингээ хувь хүний чинь амьдрал бас амар нөлөөтэй. Одоо чинь ингээд хин нэгэн чамд хоол
хийхийг ингээд зааж өгч ивэл бүрсээ yes тэгээ зүгээр сурчих. Yes. Тэгээ ингээд хин нэг юм чам гурил зурхыг гурил яаж илтгэхийг зааж өгч ивсээ yes зүгээр ингээд сурчих. Дараа нь чи ингээд за хүний нутагт очиод амар хүссэн сургуулиудаа сурах боллоо гэж бодъё л доо. Тэнгүү тэр үед чи өөрөө хүссэн хоолоо хийгээд идээд ингээд идчих чадвартай байна гэдэг чинь амар гоё амар бас чухал эрдэмүүдийн амьдралын эрдэмүүдийн ингээд нэг одоо Ингээд залхуу байхгүй одоо байснараа одоо бүх зүйл дээр ингээд өөртөө дараа нь ингээд талархах ба. Одоо ингээд бодохоор их сургууль хийж байгаа зарим нөгөө санхүүгийнхаа хичээлүүдийг бүгдийг нэг тултлан үзчихгүй ядаа чи сэтгэлээсээ чи мастер хийсэн чинь тэгж хараа тий яг тэгэж бодож байгаа мастрээс чи яг тэрийгээ л бол ингээд сурсан бол дараа нь ажилд ингээд бакалавра хийчихэд нэг ажилд орсон ч гэсэндээ тэр чинь ингээд мэдлэг болдог эрдэм болдог тий сурч яахгүй явдаа гэж хүн яг толгоороо боддог байхгүй. Тэгэхээр суралц бас дахин суралц. Sorry guys, миний ингээд Монголд ирсэн чинь ингээд хашил хөдлөөд амар ингээд хэцүү байгаа. Гэхдээ би ингээд хичээж байгаа шүү. Бүгд ингээд дөнгөж төрөөд дараа нь мөмөө идээд тэгээд ингээд дөнгөж толгоогоо даагаад дараа нь ингээд бүлгэд сураад тэгээд дараа нь ингээд ашигт сураад тэгээд ингээд гүйд сураад яг ингээд хорол хийдэг танилцдаг шиг бидний одоо энэ бакалаврын диплом сургуулийн боловсрол дунд сургуулийн боловсрол одоо тэрнээс өмнөх цэцэрлэг яасэл гэл ингээд энэ бүх хүч чинь одоо яг хүүхэд шиг ингээд аханд шатны нөгөө суурьд гэдэг багхгүй юу. Хэрвээ хүүхэд ингээд толгоогоо дааж чадахгүй бол уучлаарай мөлхөж чадахгүй алхаж чадахгүй шүү дээ. Тэр шиг одоо 10 жилийн ингээд одоо хичээлүүд амар чухал байдаг аа. Тэн дээр бүгдэн дээр сайн байх албагүй ч гэсэндээ өөр мэдлэгийг ингээд суурьтай хүн бол явцдаг байхгүй. За тийг иймэрхүү тэгээд тэрээр ингээд сайн байх хэрэгтэй. Тэгэхээр энийг хаягдуулж болохгүй шүү. Facebook дээр гэх юм уу нэг ийм юм амар гэдэг чинь тэр 10 жил сурсан геометрийн томьёо яг хинт хэрэгтэй байсан юм гэж нэгээд тэр нэг амар хандлт авснаа ин амар вайрал болж болоод хүн болгон нэр их тийм юм гэж нэгээ би яг тэрний амар эсрэг байдаг байхгүй юу. Яг тэгэхээр тэр геометрийн томьёо тэр математикийн томьёог чи ингээд 100% эзэмшээд одоо 100% тэрэн дээр enjoy хийхгүй ч гэсэн тэр чиний тархийг ингээд тодорхой хэмжээнд хөгжүүлж идэг. Тэр чиний логик сэтгэлийг цаанаа хөгжүүлж идэг. Одоо чи ингээд математикийн нэг ингээд бодлого бодоод тэр бодлогын зөв хариуг олох гэдэг чинь амьдрал чинь ямар нэгэн том шийдвэр гаргах үе гаргаад ирлээ. Энийг ямар нэгэн аргаар би даваад гарыг гэдэг тэр одоо чадварыг тэр ингээд одоо баг мессежийг дээ ингээд тархинд чинь ингээд суулгаж идэг. Тэгэхээр таад маань би математик дургүй, би математикийг чадахгүй. Энэ мондог би юм уу гэж битгий өөрийгөө тэгэрээ аль болох чадлаараа тэр болгоны тэр болгоны учрыг олоход өөрийгөө ингээд дайчлаад өөрийгөө чадахгүй юм хүртэл өөрийгөө ингээд сурах чадварыг хүн суулгах чадвартай бүр ингээд гайхамшигтай тарихтай гайхамшигтай юм одоо амтан байхгүй юу. Тэгэхээр та хэд битгий өөрийгөө үгүйсгээрээ битгий ямар нэг юм хэтэрхий нэг талаас нь хараарай. Ер нь болж өгөх юмыг маш сайн талаас нь, сайхан талаас нь, болгосон талаас нь, тийм энэ олон талаас нь ингээ хардаг байх чадварыг одооноос суулгаад 10 жилийнхаа хичээлийг маш сайн анхаараарай. Гэх мэтчлэн одоо байгаа зүйл чинь чам дээр болж байгаа бүх зүйл чинь чиний ирээдүйтэй уялдаатай учраас чи игээ жоохон л хичээчих тий игээ бити залахгүй бай. Тэгвэл одоо хичээсээ өөртөө ирээдүйдээ игээ талархах байхгүй юу? Тэгэхээр одоо хичээсэн зүйл чинь ирээдүйд заавал үр өгөөж өгдөг одоо биш юм байна гэхэд. Тэгэхээр одоо нос игээ амир хичээх хэрэгтэй шүү гэдэг хоёрыг. Гой юм ярьчих шиг боллоо гэж би л бодож байна. Харин тухайн миний хувьд ч гэсэн тэгээд амар гоё хэлмээр байсан. Гоё ингэ чамтайгаас ирж амар гоё юм байна. Харин тийм. Чамаа явахаар яа. Харин тийм. Хашил хөдлөөд уулыг бүр яриад байгаа байхгүй бүр дахиад гоё сэгүүд байгаад байгаа. Тэгвэл хамар ингэ бүтэрсэн ёо. За хоёулаа гэхдээ энийг өргөжүүлнэ шүү. Хоёр гоё үгээд өргөжүүлнэ. За өнөөдрийн бичлэгт хамт байсанд баярлалаа. Баяртай.